Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ Stellarium програм дээрээ таад мань өөртөө дагаад хийш багш та. За багш нь болохоор байрлалаа сонгоод Улаанбаатарыг сонгогдсон байгаа. За тэгэхээр ингээд Монгол улсыг сонгоод энэ улаан цэг Монгол улс дээр гарцсан байвал яг Монгол улсад за дараа нь анхаараарай цаг гаргаад ирээ. За 20 оны 4 сарын 9-ний за одоо болохоор багш нь 6 цагаас эхлэх гэж байна. Ажиглалтаа явах гэж байна. 6 цагаас за 6 цаг 30 минутаас эхэлсэн гэж бодъё. За 4 сарын 9-ний 6 цаг 30 минутанд. За тэгээд нааш анхаараарай хүүхдүүдээ. За энд өмнө зүг байна. За өмнө зүгээ бид ингээд тохируулчаад ингээд хөдлөгцсөн. За 6 цаг 30 минутанд бол яг ингэж харагдана. Гэтэл багш нь болохоор яасан бэ? Бүдгэрүүлээд тэнгэрт маань яг яаж ийнэ гэж харуулахыг хүссэн. Тийм учраас. За тэгэхээр бидэрт харагдахгүй байгаа боловч за цагаа гаргаад ирээ. 6 цаг 30 минутанд ангараг гариг, санчир гариг, бархсад гариг энэ ч харагдаж байна. За энд манай галактик харагдаж байна. Тэгж нөхдөдөө. За тэгвэл 7 цаг 30 минутанд яасан бэ? Хараа нөхдөдөө. Байрлал ийм болсон байна. За 8 цаг 30 минутанд яасан бэ? Харъя. Үүнчээс Меркури гариг гараад ирлээ. Меркури гэж юу вэ? Дууд гариг маань гараад ирлээ. За ингээ байрлал нь өөрчлөд байна тийм үү? 9 цаг 31 минутанд байрлал ямар болж байна? За одоо нар маань бидэрт харагдаад эхэлсэн байна. За 11 цаг 12 цаг 1 цаг 2 цаг 3 цаг 4 цаг ингээд байрлалаа хөдлөхгүйгээр энэ оддын зургийг сурч авна гэсэн үг хүүхдүүдээ. Ойлгосноо? За 5 цаг 26 7 20 цаг 21 цаг 22 цаг 23 цаг за сар гараад ирсэн 23 цагт сар гараад ирсэн харж байна хүүхдүүдээ. За өнөө орой та нар 23 цаг 30 минутанд сарны байрлалыг харъя л ингэж харагдах нэ хүүхдүүд. За 24 цагт за тэгээ 10-ны өдрийн шөнийн 1 цагт 2 цагт 3 цагт 4 цагт 5 цагт 6 цагт ингээ бүтэн 24 цагийн оддын байрлалыг байрлалаар нь зурж тэмдэглэнэ. За мөн цаг тутамд байж болно 30 минутанд байж болно байрлалаар нь тогтоож харна. За бас дахиад өөр юу ажиллаж болох вэ хүүхдүүдээ харъя. За багш нь болохоор хаашаа ирээд байна хүүхдүүдээ. За хоошо тэнгэрийн туйл руу ирж байна тийм ээ. За энийг 11-нд яаж харагдах? 12-нд яаж харагдах? 13-нд яаж харагдах? 14-нд 4 сарын 15-нд 16-нд 17-нд гэж харж болно. За мөн цагаар нь харж болно. Харж байна хүүхдүүдээ. За энд ойлгомжгүй тайт маань яах ёстой вэ? Оддыг холбож харж болно тийм ээ. За Венус гариг. Венус гэж аль нэлээ хүүхдүүдээ үүрийн цолмон үчийн гэлан гэж хэлдэг. Монголчуудын хувьд бол сугар гариг. Сугар гариг маань үрээр харагддаг, үчээр мөн харагддаг учраас маш гоё гэлтгэн харагддаг болохоор монголчууд яасан бэ? Үрийн цолмон үчийн гэлан гэдэг
эхэлсэн баг. За ингээд өдрөөр нь харж болох юм байна. За мөн цагаар нь ингээд хараад цагаа гаргаж ирж байгаа. Минутаар харж болно гэдэг. За тэгэд энэ оддын хөдөлгөөнийг зурж яасан байх ёстой хүүхдүүдээ тэмдэглэсэн байх ёстой шүү. За яг хойд туйл хараад за одоо бүгдээрээ хойд туйлаасаа цаг болгоноор өөрчилж үзье. За 4 сарын хэдний өдөр үлээ? За 9-ний өдрөөрөө тааруулъя тийм ээ. 4 сарын 9-ний өдрөө. За 9 цаг. За 9 цагт бол одоо харанхуй байх юм бол ингэж харагдах юм байна. Гэтэ харанхуй биш байгаа тийм ээ. Гэрэлтэй ингэж харагдаж байгаа. За тэгэнгүүт энэ маань 10 цагт яаж харагдах юм? 11 цагт яаж харагдах юм? 12 цагт яаж харагдах юм? 13 цагт яаж харагдах юм? Ингээд өдрийн хөдөлгөөн, хоногийн хөдөлгөөн, сарын хөдөлгөөн, жилийн хөдөлгөөн ингээд ажиглалтаа явуулах нь. За тэгээд туйлаа харуулад ингэж болно. Зөвхөн сарны хөдөлгөөн байж болно. Зөвхөн нарны хөдөлгөөн байж болно. Гэх мэтлээ хүүхдүүдээ. За одоо багш нь өдөр болгочоод за мэдээж энэ дүр 29 он болцсон байна тийм ээ. Бид нар хэдэн онд байгаа лээ? 20 онд байгаа тийм ээ. За 20 онд байгаа. Тэр хэдэн сард байгаа лээ? 4 сард байгаа. Хэдний өдөр байгаа лээ? 9-ний өдөр байгаа тийм ээ. За цаг нь болохоор 9 цаг. За энэ үед бүгдээрээ энэ хойд зүг дээр ирсэн байна тийм ээ. Бүгдээрээ өмнө зүгтээ очиж жагаад за өмнө зүгтээ очиж жагаад өмнө зүг за өмнө зүгтээ очиж жагаад за ингэж нарныхаа хөдөлгөөнийг зөвхөн харж болно. За нэг цагийн дараа нар маань энд ирэх нь байна. 11 цагт нар маань энд байх нь байна. Гэх мэтлээ. Ингээд нарны хөдөлгөөнийг судалж болж байна. За 10-ны өдрийн 12 цагийн нарыг харъя. Энд байх нь. 11 цагийн нар энд байх нь. 10-ны өдрийн нар, 11-ний өдрийн нар, 12-ны нар байрлал нь яагаад вэ? Дээшлээд байгаа биз? Харагч нь хүүхдүүдээ. За 4 сард явж байгаа гэхээр бид нар ямар ордыг дайрч явж байгаа лээ? Ордынхаа зургийг бас давхар ажиглаарай. За энд харж байгаа хүүхдүүдээ. Меркурий бодгариг маань нартай зэрэгцэд ирсэн харагдчих штэ. Гэтэ энэ хоорондоо зайн ямар байгаа бол ингээд нийлцсэн байгааг бид нар харагдаж байгаа шиг үгүй тийм ээ. За гэх мэтлэн судалгаагаа илүү нарийн сайн хийгээрэй. За тэгээ бидний одоорны хичээл бүгдээрээ нэгтгэхэд нэг дүгний ажиглалт хэрхэн хийх вэ? За араас нь сарыг судлах. За сарны хөдөлгөөнийг судлах байгаа тийм ээ. За тэгээд нар сар дэлхийн нэг өдрийн хөдөлгөөн, нар сар дэлхийн жилийн хөдөлгөөн, мөн оддын нэг өдрийн оддын жилийн хөдөлгөөнүүдийг судлах хэрэгтэй байгаа. За энийг Stellarium програмаа ашиглаад
маш гайхамшигтай судлах хэрэгтэй. За мөн нарны 12 ордын буюу шар замын ордууд яагаад харагддаг тухай дэвтэр дээрээ ойлгомжтойгоор зурж тэмдэглээрээ, бичиж биш, зурж тэмдэглэж шүү. За бас багш нь манай нарны аймаг эсвэл нар сар дэлхийн байрлалыг харуулсан орери буюу 3D хэлбэртэй хөдөлгөөнт битүүд хийгээд тэргүүрээ хөдөлгөөнөө судлаад ойлгоорой гэж хэлсэн тийм ээ. За тэргүүрээ бас дүн авах ёстой. Тэгвэл хөдөлгөөнөө илүү ойлгомжтой ярихад амар байгаа. За сар яагаад битүүн тэргэл хавирхан харагддаг? Нар яагаад 12 ордыг дайрч харагддаг? За яагаад улирал солигддог? Гэх мэтлэн эдгээрийг өөрсдөө ярьж тайлбарлсан, зурж үзүүлсэн, за хийсэн макет модель дээр ашиглаж тайлбарлсан видео бичлэг илгээж одоо орныхоо хичээлийг дуусгана. За багш нь тэрний дараагаар сорил шалгалт авна. Дараагийн 7 хоногт багш нь даалгавраа хүлээж авна. Тэгээд араас нь сорилын шалгалттай шүү. Амжилт хүсье хүүхдүүдээ.